Өнөөдөр хэдүүлээ Excel дээр томьёо бичиж байхад тухайн томьёон дотроо аль нэг нүдийг төгжиж авах шаардлага гардаг. За тэгвэл тэр нүдийг хэрхэн хялбараар төгжих боломжтойг үздэсгэе. За бидэнд 2022 оны байдлаар тухайн улс орнуудын ямар дотоодын идэвхтэйний үзүүлэлттэй байсан бэ гэдэг нь өгөгдсөн байна. За тэгвэл энэ дээр хэдүүлээ F баган дээр тухайн улс орн нь нийт дэлхийн дотоодын идэвхтэйний хэдэн үеийг эзэлж байгаа юм бэ гэдгийг харуулъя. За тэхийн тулд тухайн улсынхаа дотоодын идэвхтэйнийг авлаа. Энийгээ дэлхийн дотоодын идэвхтэйндээ хуваагаад өгч. За энэ E226 гэсэн нүдэн дээр дэлхийн дотоодын идэвхтэйний маань үзүүлэлт байгаа. За энийгээ хувааж аваад окей дарч. За ингээд авангууд дэлгэцэн тарагдж байгаа шорткодыг дараад та дээдлийн томьёогоо шууд доошоо хуулах боломжтой. За ингээ хуулаад авъя. За түүний дараагаар харахад энэ хоёр дахь их дотоодын идэвхтэйний эзэлж байгаа улс буюу Хятадын маань энэ мэдээлэл доошо гүгээд ороод ирсэн байгаа. Гэхдээ алдаа заасан нь энэ E226 гэсэн нүд маань 227 болоод өөрчлөгдсөн байна. Тэгэхээр энэ ч гэсэн бас давхар доошо гүгээд байна гэсэн томьёог доошоод хуулаад авахт. За хэдүүлээ тэгвэл энэ E226 гэдэг нүдийг хэрхэн төгжээг үзье. За эхлээд бичсэн томьёон дээр очиод E226 гэдэг дээрээ хэдүүлээ дэлгэцэн дарагдж байгаа товчлуурыг дараад өгнө. Тэгэнгүүт үсэг болон тооны урд хоёулын дээр нь долларын тэмдэгт гарч байгааг харж байгаа. За энэ нь мөр болон багны дагуу хоёулын дээр нь төгжиж байгаа. Харин ахаад F4 гэсэн товчон дээр дараад өгөхөд зөвхөн тооны урд долларын тэмдэгт гарч ийн. Энэ нь өөрөөр юугаар хэлж ийн гэхээр зөвхөн мөрийн дагуу төгжиж байгаа. Ахаад дараад өгөх юм бол багны дагуу төгжиж байгаа. За ахаад нэг удаа дарах юм бол буцаад ямар ч төгжөөг болоод өөрчилж байгаа та бүхэн харж байгаа. За тэгэхээр хэдүүлээ мөр багны дагуу хоёулын дээр нь төгжиж өгөх учраас F4 гэсэн товчлуураа ганцхан удаа дараад өгчнэ. За үүний дараа түрүүний шорткатаа оруулаад тухайн дээдлийн томьёогоо доошоо хуулаад авахад ингээ харахаар манай Хятад гэсэн нэг E7 гэсэн нүд маань дагж өөрчлөгдөж байна. Харин E226 гэсэн утга маань төгжигдсэн байгааг та бүхэн ажиглаж байгаа хаа. За энийг ингээд очиод дэлгэцэн дарагдж байгаа шорткодыг дараад бүх утган дээр нь дээдлийн утгаа хуулаад авчиж байгаа гэж ойлгож байна. За ингээд хэдүүлээ харах юм бол E226 гэсэн нүд маань бүх томьёон дээр төгжигдээд нэгэн хിവэр явж байгааг та бүхэн харж байгаа хаа.